төрөөс одоо 3 жилийн хугацаанд 3% хүүтэй зээл олгоод эхэлсэн шүү дээ. Одоо сар гаруй болж байна. Одоо ингээл 3-4 мянгаар нь олгож байгаа л гэж одоо мэдээлэл хийж шүү дээ. 7 хоног болгон тий. Сангийн яамнаас жишээлбэл танах одоо материал өгсөн үү? Энэ судалгаа судалж үзв үү? Тийм бид нар судалж үзсэн. Мэдээж манайх бол одоо өмнө нь ч гэсэн жижиг дунд үйлдвэрийн санд материалаа өгчээсэн. Тэгэхэд манайхыг нөөцийн өртөө гээд хасчихсан. Манайх болохоор жишээлбэл нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн, дээрэс нь байгалийн гаралтай, дээрэс нь эмхтэй одоо залуу одоо удирдлагатай, дээрэс нь бүгд гарааргаар хийдэг гэдэг ингээ бүх шаардлагыг хангаж байгаа мөртлөө одоо жишээлбэл ингээл татварын өртөө гэж хасагдчихж байгаа. Гэтэл яг ингээд үйлдвэрүүдтэй харьцаад одоо би ч гэсэн судалгаагаа хийгээд явж байхад нөөтийн өргөө үйлдвэрлэгч бараг байхгүй тийм. Энд чинь өөрөө ингээд систем нь айгүй төвөгтэй. Тийм учраас яг бид нар бол жишээлбэл жил болгон л уухгүй өгдгийг. Тэгэхээр энэ жил нөгөө ялцчихгүй тэр сангаараа дамжих биш банкудаар дамжих учраас яг бас арай өөр гэж бид нар бол одоо нөгөө боломжтой гэж бол үзээд байгаа. Ялангуяа 3% гэдэг бол Монголд байхгүй болон боломж байгаа байхгүй тийм.